Одоо би төвшгийн бичлэгийг үзэх гэж байна. Aisha Speed. Aisha Speed манайха Монголд орж ирсэн гэдэг мэдсэн үү? Тэгээд Aisha Speed юм биш. Төвшиг Aisha Speed-ийн бичлэгийг оруулсан байна. Тэгээд та нар төвшгийг мэдэхгүй бол гар утсан дээр YouTube дээр төвшиг гэж хичээд англиар ч байсан болно, монголоор ч байсан болно. Би ямар тач монголоор бичихгүй бол болохгүй. За гэж манайхаа монголоор бичиж чадахгүй бол англиар бичиж. Та нар бол за миний жоохон дата уншаад байна. Aisha Speed Монголд ирлээ гэдэг ийм юу гарсан байсан. Тэгээд одоо би үзэх гэж байна. Байсан интернет хэр хурдан үстэй талаар өөрөө ярьж байгаа. Тэгээд ер нь бол гинт ирсэн, гинт хүрээд ирсэн. Сүүлд бол хятадд стримүүд хийсэн. Стримүүд нь нэлээд бас интернетээр буужгинсан. Тэгээ одоогийн байдлаар хэдэн сабскрайб юм бэ? 38.6 сая сабскрайбтай. Ер нь бол миний мэдхийн юм болсон үг ярьж байдаг. Миний утас жоохон гатаад байна манайхаа. За, нэлээд буужгинсан нэг хоног боллоо. Стример, ютубер Aisha Speed Монголд ирсэн байгаа. Сүүлд бол Монголд ирэх хэрэггүй жоохон эргэлзээтэй болсон байсан. Интернет хэр хурдан тасалдаг талаар өөрөө ярьж байгаа. Тэгээд ер нь бол гинт ирсэн, гинт хүрээд ирсэн. Сүүлд бол хятадд стримүүд хийсэн. Стримүүд нь нэлээд бас интернетээр буужгинсан. Тэгээ одоогийн байдлаар хэдэн сая ямар тач Aisha Speed-ийн юугаа сая сабскрайбтай. Ер нь бол миний мэдхийн өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн тренд, хамгийн ханалт өнөртэй явж байгаа стример гэж бол хэлж болно. Тэгээ Монголын стрим саяхан 5 цагийн өмнө постлоход 5.5 сая хандлттай байна. Яг үнэсэн стрим. Тэгээ ерөнхийдөө би яг шууд стримийг бол үзсэн. Ер нь бол нэг 100,000-аас бол дээш. Ер нь бол нэлээд олон үзсэн стримийг бол. Тэгээ Монголд хийсэн стрим бол ханалт бол нэлээд өндөр. Тэгээд миний бодож байгаагаас бол хятад метаас бол дээшээ гарахад бол жоохон эргэлзээтэй байсан. Ер нь бол одоогийн байдлаар харахад бол хандлтынхаа хувьд бусад улс орнуудтай бол нэлээд энэ бол Aisha Speed та нар Шанхай гэхэд 200 оны өмнө болоод Шанхайгаас цагаан хилний лайв хийдэг. Чаолинаас болохоор байна. Монголд 9 цагт Монголд орж ирсэн байна. Би хамгийн өндөр хандлттай нь Индонез үед юм байна. Маш хэцрэлтэй. 27 сая хүн байсан. Хүү аргагүй баг 300 сая хүн амт юм биш үү? Тэгвэл аргагүй. Тэгээд стриминг дундуур юу болсон талаар хэдүүлээ довчхон ярилцъя. Би яг шууд хэлж байгаа. Ер нь бол нэлээд дивда байсан. Aisha Speed-ийн өөрийнх нь хэм маяг нь бол өөрөө нэлээд дивда, нэлээд одоо чанга ярьсан, ойрлсон, нэлээд хөдөлгөөнтэй шууд дараагийнхаа акшн руу орсон тийм нэлээд акшн хөдөлгөөнтэй стрим болдгоороо алдартай. Тэгээд эхний хэсэг юу болсон бэ гэхээр шууд Сүхбаатарын талбайгаас эхэлсэн. Сүхбаатарын талбай дээр Монгол хөлөг баатартай бол тулалдах шахсан. Тэрхүү хөлөг баатрын нэрийг бол Грэмикс гэдэг. Харцгаая. Бараг таньхааргүй шүү дээ. What the fuck you trying to fight? I just got here. I got here in Mongolia. Calm down. Relax, bro. We gotta make peace here. I just came here. It's too cold for this, bro. It's way too cold. What's your name? Грэмикс. Яг одоо бид бүхэн бараг л түүхэн мөч харж байна. Дэлхийн хамгийн өндөр одоо трендтэй стример, Монголын хамгийн өндөр сабскрайбтай ютубертэй уулзж байна. Тэрнийг үзсэн болохоор энэ хүрээд ингээд дуусгая да. За манай хавд ингээд Aisha Speed интернет жоохон гацсан. Тэгээд интернет гацсан учраас жоохон асуудалд орсон. Яа гэхээр
Монголын интернет бол яг тийм сайн хурдан биш. Тэгээ спид баг сүлдээ манайха датагаа унтрааж байгаараа интернет гацаатай. Ер нь интернетний асуудал дээрээс хойш